4-р сарын 1-ний өдөр буюу өнөөдрөөс эхлэн сурааныг 18 нас хүрсэн А үнэмлэгтэй иргэд унаж замын хөдөлгөөнд оролцох журам хэрэгжиж эхэлж байна. Мөн түрээсийн электрон дугуй скутер зэргийг 16-аас дээш насны хүмүүс унах боломжтой байхаар зохицуулт хийсэн бөгөөд тээврийн цагдаагийн газраас хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна. 2024 онд улсын хэмжээнд сураан, скутер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдчихэ. Тухайн шалтгааны улмаас 3 хүн амь насаа алдсан бол 485 тохиолдол нь гэмтэл сог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээ авсан байна. Тиймээс автозамын хөдөлгөөнд үүсэж байгаа эмх замбараагүй байдлыг зохицуулах үүднээс скутер, электрон дугуйтай холбоотой шинэ журмыг хэрэгжүүлж эхэллээ. Сураан буюу 50 км/цагаас илүү хурд гаргаж байгаа. За 0.25-аас 4 км-ийн хүчин чадалтай энэ тээврийн хэрэгслүүдийг л өөрөө механикцсан тээврийн хэрэгсэлд ангилд тооцож 18 нас хүрсэн хүн улсын дугаартай, бүртгэлийн дугаартай, за мөн А английн жолоодох эрхийн үнэлэгтэй унахаар ийм зохицуулттай байгаа. Гэхдээ тухайн тээврийн хэрэгслийг одоо урдаа гэрэлтэй одоо их гэрлэж бид нар гэдэг те. За мөн чиг өгөхөр одоо баруун зүүнд дохиотой, за мөн одоо толтой, хоёр талаа харах толтой, за мөн хойдолтой тоонусны гэрэлтэй, бодвор гэрэлтэй, за мөн хойдолтой бас мөн чиг өгөх юм гэрлэн тохиотой байж зам хөдөлгөөнд унаж хэрэглүүлнэ. За хэрвээ эдгээр тоног байхгүй үед бол тухайн одоо тээврийн хэрэгслийг одоо зориултын одоо бид нар тарамлаа гэж ярьдаг шүү дээ. Тэр газруудад унаж хэрэглэнэ. Түүнээс зам хөдөлгөөнд бол унаж хэрэглэхийг хориглоно. Өнөөдрийн байдлаар сураан буюу электрон дугуйтай холбоотой 21 үнийг 8 сая 400 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулаад байна. Тиймээс эцэг эхчүүд болон багш сурган хүмүүжүүлэгч нар насанд хүрээгүй хүүхдийг сураан болон электрон дугуйтай автозамын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тал дээр тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллах шаардлагатай байна.